Цаг хугацаа биднийг холдуулж байгаа ч зүрх сэтгэл өргөж холбож байдаг. За тэгэхээр сая хэлсэн үгний утгыг өнөөдрийн кино маань харуулах болно. Энэ удаагийн бичлэгээр хувь тавилангийн эсрэг зогссон хайрын тухай өрмөс түүхийг өгүүлэх нэгэн гайхалтай бүтээл. Бие маргааш өчигдрийн чамтай болсон киног сонирхолж байна. Уг кино нь 2016 онд гарсан ба энэхүү кинонд Такафуми Нанацукигийн зохиолоос сэтгүүлсэн бөгөөд цаг хугацаа хайр дурлалын талаар гайхалтай сэтгэл хөдлөм түүхийг өгүүлдэг. Такатоши болон Эминри амьдралын өөрөөр урсгал биднийг хайр, цаг хугацаа мөн дурсамжийн хүчийг дахин нэг удаа бодоход хүргэнэ. Кинонд мөн акшн хором мөч бүрийг эрхэмлэхийн үн цэнийг бас харуулдаг. За тэгээ энэ бичлэгээр тэдний хайрын түүх нь хувь тавилангийн сорилттой хэрхэн тулгарч байгааг хамтдаа үздэцгээе. Бичлэгээ эхлэхээс өмнө энэ киноны дуунаас айгүй нэг тийм дулаахан уяр чайсан гоё уянгалаа дуу байдаг. Тэгээ кинотойгоо ч уялдаад их гоё болохоор бичлэгээ дуусаа бас сонсоод үзээрэй гэд би Instagram дээр одоо стори хийчихэ. Тэгингээ ороод нэмэр дагчихгүй юу? За тэгээ бичлэгээ эхлэе. Түүнийг хараад анхны харцаар шууд урлсан. Бусд өдрийн л адилаар метрондоо суугаад сургууль руугаа явах замд таарсан тэр охин. Яг одоо бодогдож байгаа ганц зүйл бол ягаад ч түүнтэй одоол танилцахгүй бол ахиж хизээж түүнийг харахгүй байх. Ёс. Ингэж бодсоор л түүнтэй нэг буудлаар хамт буухаар болов. Сандраад юу гэж хэлхээж бодож амжсангүй. Уучлаарай. Надад имэйл хаягаа өгч болох уу гэж аавна. Ингээд л түүнд шууд дурлаа. Тэр дөрвөл хайртай болсноор хэлж арай азан 2-3 үг ивлүүлнэ. Залууг маань Такатоши гэх бөгөөд тэрээр дүрслэг урлагийн ангид сурдаг энгийн л нэг оюутан. Эмич мөн оюутан бөгөөд тэр хоёр яг адилхан 20 настай чацсан. Ийхүү урлагийн сургууль сурдаг, зурх туртай гэх мэт анкетны хідэн асуултны явах оронд Эми ягаад ч юм түүнийг харан цоо ширцээр. Ингээд төрөнөөс сонирн байсан охин ч эцэст нь түүнээс яагаад бий юм бэ? Яг яагаад өөртөө татагдсныг асуухан тэр. Яг яагаад гэдгийг мэдэхгүй л дээ. Зүүн совин чихүү цаанаасаа л чамтай уулзах ёстой гэдгээ хараа шууд мэдэрсэн. Гэхдээ энэ нь гаш донтом шиг сонсогдох боловч Такатоши үг нь дараагаа ижимхий залуул та. Энд тэнд ингэж хүн амьтантай танилцсан гэж байхгүй. Өвнийг нь ч Эми ойлгож байгаа бол та. Такатоши эндхий хажуугаар өнгөрөх туртай газрынхаа талаар яг дурдах тэр акшнд гинт л охин яараа явахаар болдог. Ингээд тэд хоёр тийш салцгаах болоход ягаад ч юм Эмийн дүннээс нулимс сурсан уйлж байхан тэр. Хэдий ямар ч холбогдох дугаар солилцоогүйч тэд маргааш ахаад уулзах болно л гэсээр метрондоо сууцгаав. Матастане. Ашгүйд маргааш гэсэн түүнийг ахаад харах нь. Энэ болсон явлаа найстай хэлшээ олуулнаа. Анх харсан охиндоо шууд хайр зарлсан юм чинь тодорхой. Тэгсний холбогдох дугаарыг нь ч аваагүй. Түүний найз харин нэлээд яриа хөөрөө сайтай гаднаа их хөнгөн хинэггүй хүмэт боловч хэлсэн болгон цаанаа нэг бодолтой ухаалаг залуу. Ингээ маргааш нь болоход нөгөө метрондоо лав түүнтэй таарсангүй. Ахаад уулснаа гэсэн болохоор уг нь энэ таарнаа л гэж бодсон юмсан. Одоо тэгээ яа гэхүн Такатоши амтны хөрөлн даалгавраа хийгээл суудаг. Тэгтэл гинтл түүний ард Эми ирцэн зогсож байхан тэр. Түүний зурсан зургийг ч мөн сургуулийн самбар дээр хадагдахаар тийм гой зураг байна даа л гэж мэгцэн. Өчигдөр Такатоши хайлтхан дуурцгай болсон газар байна да. Тэр газарт манай хоёр хамтдаа очноо. Түүний хувьд их түүх агуулсан газар л юм байлаа. 5 настай байхдаа яг энэ нууранд унаад жив шахсан бөгөөд ингэж өвлөөлөж боттол нэгэн эмэгтэй түүний амийг аварч ирсэн юм. Хажиргалтай нэг Эми ч гэсэн 5 настайдаа нэг ослоор өгөх шахажсэн байхгүй юу? Энэ давхслууд нь тэдэнд их сонирн бас сонирхолтой юм шиг санагдана. За тэгээ эцэст нь ингэж л нэг юм дугаарыг нь авч байгаа. Нэгэн л сэтгэлээ илчилсэн юм чинь болзоонд өрөхөд одоо юу нэрт орой байх вэ? Түүнийг цэр дээр бол кинонд ураад жайлыг сумалдаг. Ядж чагаад амар ичимхий. Ойлгохтой минь дус цолж чаддаггүй шүү дээ. Яг уу яриад юу хүү гэж эргэлзэх оронд шууд л залгуулчихж байгаа. Энгийн эцэст нь нэг юм найзынхаа тусламжтайгаар тэр хоёр анхны болзоондоо явахаар болов. Бөөн баяр. Тэгэл маргааш нь хичээлээ тараад сургуулаасаа гарах гэж ухаан жолоогүй гэж байхдаа нэг хачин зүйл олж харлаа. Түүний даалгавар сургуулийн самбар дээр гарсан байхан тэр. Яг Эмигийн хэлснээр болохоор их сонин санагдав. Тэр ч яах вэ? Найзаас зөвлөгөө аван Такатоши болзооныхаа газар төрүүлж очиод тэр яваар эхлээд нэг явж үзнэ. Хаагур алхах, хоол идэх гэх мэт газруудаа мэдээд авчвал Эми тэнэг харагдахгүй шүү дээ. Ингэж явахдаа энэ мэдрэмжил хүнд дурлж хайрлах мэдрэмж юм байна гэдгийг ойлгов. Энэ бүхнийг л түүнтэй хамт хийж хуваалцахыг хүснэ. Тэдэж уулзаад хамт алхангаа дуртай зүйлсийн талаар ярихад Эмид ч гэсэн энэ нь их л таалагдж байгаа бол тоо. Эцэн хоолнч тэр үнэхээр таалагдана.
Тэдний болзоо үнэхээр үгээр хийлж үзгэр бичшгүй сайхан үргэлжилдэг. Годмаар өнгөрөх хөөрхөн нохоо хүртэл харж өгөхөөрзөө тэд жижиг ч гэсэн нандин дурсамжуудыг хамтаа бүтээсээр л байгаа. Ингээд өдрийн төгсгөлд хэдий тэдний анхны болзоо байсан ч гэсэн Такатоши Эмигээс найз охин болохыг гуйдаг. Заримдаа цухалдуулж, үе ядраатай санагдаж, мөн өлснөөс болж олон хайртайч болж болох бөгөөд энэ бүгдийг ойлгож чадвал би чиний найз охин болёо хэмээн зөвшөөрхөн тэр. Тэгвэл цааш сайн анхаарч халамжлаарай. Ийхүү тэд үерхэд эхэлж байгаа. Юу юуг л Эмигийн нүднээс нулимс сурсаад эхэлнэ. Түүн дахиад нэг сануулгах зүйл гэвэл тэрээр их амархан сэтгэл нөлж үйлдэг явдал юм. Өдийг хүрэл найзтайгаа амьдардаг байсан Такатоши ямар ч тайс тусдаа гарч байгаа. Түүний нүүхт нь Эми ч гэсэн ирээд тусалж байгаа нь. Бүх юм эцэст нь зөөж уруулаад дуусах бөгөөд энэ үе түүний найз танд цаашдаа ч гэсэн Такатошид яг үншихээ өргөл тусал дэмжиж байгаарай гэж гуйх нь их хачирхалтай. Тэд танилцаад удаагүй ч гэлээ үерхэд эхэлсэн юм чинь бие биетэйгээ хүндэтгэлийн харилцаатай байх чинь сонин штэ. Ингээд энэ үеэс эхлэн арай чөлөөтэй харьцдаг болоод ер нь л баг багаар олон дотносдог. Энэ мэтээр дотносох болгонд л Эми сэтгэл хөдлөж нулимс туслуулсаар байв. Тэд Такатошиг ачааг задлж байгаад нэг нь ноцлог хайрцаг байхыг олж хардаг. Түүнийг 5 настай байхад нь уснаас аварсан эмэгтэй 10 настай болоход нь нэг удаа хайж ирсэн бөгөөд ахаад уулзах хүртлээр энэ хайрцгийг хадгалж байгаараа л згсэн юм байлаа. Тийм болохоор л одоо хүртэл хадгалж байгаа нь. Эми ямар тааж оройтхгүй харих хэрэгтэй. Яг л Синдрелла шиг 12 болохоос өмнө харнаа л гэж инээлцээр. Гадаач хүүтэн байсныг хэлэхөө энэ үе түүнээс асуун гарыг нүтэлж байгаа. Хайртай охиныхоо гараас анх удаа хүртэлх нь ийм байдаг байна. Ингэж хэлсэнд нь ч Эми сэтгэл хөдлсөн бололтой үнэхээр амархан байлнаа. Маргааш болтол баяртай. Энэ барыг тэдний өрөө өгшөөл болсон. Мата ашта. Тэр үеэс хойш бараг өдөр бүр уулзаж болцоор хорон мөч бүрийг тэд хамтаа өнгөрүүлэх бөгөөд Эми түүнд гарынхаа хоолыг хийж өгнө. Ингээд түүний хийсэн хоолыг идэхэд бүр яг Такатошигийн ээж нь хийж өгсөн мэт амттай байхан зэр. Тэгэж болоогүй угаасаа жорн хүртлэг адилхан юм байлаа л дээ. Тэд эндүү төгс зогтож цаанаас нь хөв тавиланган зураад өгсөн л гэмээр тэдний харилцаа улам л гүнзгийрдэг. Yes, тавио. Ингээд анх уулзсан өдрөөс хойш аль хэдийн 15 хоног өнгөрсөн. Найз залуугийн хааж үсэгдсэж өгөөл. Энэ үеэс эхлэн нэрнийхээ ард хүндэтгэл залахгүйгээр дуудаж эхлэх бөгөөд цаанаасаа л гой дутан санагдсан штэ. Эмиж ахаал баярлж байгаа болтой нулимс зээлгэнүүлдэг. Тэр өрөөнөө хамтаа кино үзэн суух бөгөөд анх удаа түүнийг тэрвэрэд мөн үнсэж байгаа нь. Тэд хамтдаа унтаж байх үеэр ягаад ч юм Эми гуниглан үлж байхан зэр. Түүнийг сэрэхэд өөснөө нуух ба мэдээж бүр оройтж болохгүй учраас түүнийг Такатоши буудлын руу төхүүлж өгч байгаа. Мицроны буудлын дээр ирсэн ч түүнээс нэг л салж ядан боо мэт. Такатоши гэртээ ирэхэд Эми тэмдэглэлийн дэвтрээ үлдээж гисэн байхыг анзаардаг. Энэ дэвтрийг Эми хашааж авсууг нь авч явдаг байхгүй юу? Яг л өдрийн тэмдэглэл гэмээр хийх зүйлсэн дараал байх хэдий ч он сар хугацаанд ирээдүйд байхыг хараад үнэхээр гайхна. Такатошигийн ээж автаа уулзна, ийшээ явна, тийшээ явна гэд бүгд наривчлалтай боловч ирээдүйд цаг дээр гайхаж балмагдаад байж байгаа энэ үед түүний уц дуурваа. Эми түүнээс нэг зүйл нууж байсан тодорхой. Харин юу гэдгийг нь маргааш өглөө 6 цагт сургуульд ирчин уулзаад хэлье л гэн. Мөн нууцлаг хайрцагч гэсэн авчрахыг сануулдаг. Үргэлжлүүлэн ярих гэсэн ч цаг 12 болохдоо зэрэгцэн утасны бүхээг хоосон болов. Тун хачин. Маргааш өглөө нь бол сургууль дээр ирэхэд түүний хүлээн суух Эми. Итгэхэд хэцүү зүйл хэлэх болохоор намайг сайн сонсоорой. Энэ ертөнцөөс гадна өөр зэрэгэлдэн ертөнц гэж байд юм байна л да. Эми тэндээс ирсэн. Гэхдээ энэ ертөнцөөс ялгаатай зүйл нь Эмигийн ертөнцид цаг хугацаа урагшаа биш арагшаа явдаг. Өөрөөр хэлбэл Такатошигийн хувьд ирээдүг гэх зүйлс Эмигийн хувьд өнгөрсөн нь. Энэ зургийг аль үжээ энэ самбар дээр харсан байсан болохоор л зурж байх үед нь юу болохыг нь мэдж байсан юм. Эмигийн хувьд 15 хоногийн дараа Такатоши энэ зургийг зурж байх бөгөөд ирээдүгээс ирсэн биш цаг хугацаанд л эсрэг зүгт явдаг байхгүй юу? Такатоши юу сонсч байгаадаа итгэж чадахгүй байсаар түүний нууц хайрцагны түлхүүр Эмид байх нь бүрэл ачаа. Тэд хайрцгийг хамтаа нээх ба үүний дараа Такатошид энэ бүхнийг ойлгоход арай амар байх болно. Энэ хайрцагт байх зүйл тэдний хамтаа агуулсан зураг байх нь тэр үнэхээр итгэхэд хэцүү. Тэдний ээж автаач уг нь уулзаагүй байгаа штэ. Тэгсэн хэрнээ яаж юм зураг байж болох вэ гэхээр уг хайрцгийг 10 настай Такатошид 30 настай Эми өгсөн.
Энэ 20 настай Эми 10 жилийн дараа түүнд энэ хайрцгийг өгөх байхгүй юу? 高俊があったのは Тэд 5 жил болгоно ганц удаа 30 хоногийн туршлага уулзах боломжтой байдаг юм байлээ. Такатоши 10 настайдаа ирээдүйн Эмитэй уулзсан. Мөн 5 настайдаа ч түүний ачаар живхээс аврагдаж байсан. Түүний хувьд 15 жилийн өмнөх явдал болохоор их сонин санагдах ч гэлээ. Энэ нь Эмигийн хувьд ирээдүйн. Түүнийг Эми 35 хүрэхээрээ аварна гэсэн үг. Эми бас 5 настайдаа өгөх шахаж байсан гэсэн штэ. Түүнийг аварсан хүн 35 настай Такатоши байсан юм. Эмигийн хувьд энэ нь өнгөрсөн бол Такатошигийн хувьд энэ нь ирээдүй. Тэдний хоёр ертөнцийн цаг хугацаа хоёр өөр дэш явдаг бөгөөд хамтдаа 20 настай байж болох ганц боломж нь энэ 30 хоног юм. Тэд бие биенээ 5 настай байхад нь аварсан. Тийм ч болохоор түүгээрээ хувь тавилан холбогдсон хүмүүс. Тэгсэн болоод мөн одоо ингэж уулзах боломжтой болсон ба эцэст нь аль аль нь 20 нас хүрэн хосууд болох боломжтой болсон. Энэ бүхнийг арай ядан ойлгох Такатоши. 切りに行くの Түүний үсийг өчигдөрхөн засч өгч байсан Эми. Эмигийн хувьд энэ нь маргааш гэсэн үг. Бүр үнэхээр тарих гацсан нөө Такатошигийн. Түүний өдрийн тэмдэглэлийн дагуу тэр хоёр явсаар ирсэн бөгөөд тэдгэрийг 5 жилийн өмнө 25 настай Такатоши 15 настай Эмид хэлсэн гэх нь бүр л хачирхалтай. Тэдний өнгөрүүлсэн 30 хоног нь энэ бүгд бичигдээд үлдсэн гэсэн үг. Итгэхэд хэцүү ч гэсэн итгэх гэж оролдоноо. Эмигийн хувьд юу ч өөрчлөгдөөгүй мэт боловч Такатоши өөртөө тэмцэлцээр хамтдаа хараад өхөөрдөжсэн нохоо өнгөрөхөд Эми тэр нохоог анх удаа л харсан мэт баярлдаг. Уг нь хамтдаа өнгөрүүлсэн жижигч болон нандин дурсамжтэй. Тэр бүхнийг Эми санахгүй гэхээр энэ бүх зүйл утгагүй мэт. Тэд хамтаар цагийг өнгөрүүлэгч гэлээ. Энэ болсон бүхнийг маргааш уулзах Эми санахгүй. Энэ бүхэн дэндүү төгс мэт санагдсан. Бүр дэндүү төгс санагдсан гэвч эдгээр нь зүгээр л тэр дэвтэр дээр бичигдсэний дагуу л өрнж байж. Яг л театрт жүжиг тоглож буй мэт. Такатоши гүн болоосоо ангижирч чадахгүй байсан ч Эми түүн рүү хараа нэмсгэлсээр. Өнөөдөр ч гэсэн хийх зүйлсийн дараалал бүгд бичигдсэн байгаа. Эми энэ бүхний нэг нэгшлэн мэдэрч enjoy хийх гэсэн ч Такатоши тэсхээ болох нь тэр. Бид заавал энэ тэмдэглэлийн дагуу байх ёстой гэж юу? Бид аль алин 35 хүрэхээр өөрсдөө аврахад л болохоос энэ дэвтэр дээрхий заавал нэг нэгшлэн дагмааргүй байна гэж уурлах Такатоши. Түүний мөрөөдөл шиг санагдсан учраас ийм болсонд үнэхээр тэсээгүй бололтой. Чамтай өнгөрүүлсэн дурсамжийг минь чи огтхонч мэдэхгүй. Энэ үнэнтэй нүүр тулахад бодох тусам надад улам хэцүү байна. Би одоо чамтай хамт байгаач энэ чи юм шиг санагдахгүй байна. Надад үнэхээр хэцүү байна гэсээр орхиод явах нь тэр. 一緒にいると辛いんだ。ごめん。 Тэр өрөө сэтгэлээр онсон Такатоши санааныг найстайгаа таарав. Найстай хэлэхдээ Эми тэр хоёр эргээд уулзах тавилангүй бие биенээ зөрүүд өнгөрж байгаа одод болттой л гэж хэлдэг. Гэхдээ сар дэлхий хоёр ч гэсэн үргэлжил бие биенээ тойрсоор л байдаг шүү дээ. Зүгээр ч тойрох биш. Сар дэлхийгээс жил болгон 4 см холддог. Тэрний хажууд та хоёр уулзаад учраа олж болж байна гэдэг ашгүйдээ хэмээн. Ингээс ух нь хайрын цаг мэт. Энэ үед л арай өөр ухаанаар болж байгаа бүхнийг эргцүүлээд нэг боддог. Уулзах болгондоо өчигдрийн талаар ярьж чадахгүй гэж бодохоор л гол харалмаар. Ийм учир утгагүй мэт санагдаж байхад яаж юм хэцүү байхад өргөжлүүлэх юм бэ? Энэ бүгдийг мэдсээрэж Эми яаж зүгээр байгаад байгаа юм бэ гэж бодох тэрхэн агшинд тэр юу болсон бүгдийг иргэн санав. Эмид үнэндээ энэ бүхэн амар байгаагүй. Тэр үргэлжил нулимс туслуулан уйлдаг байсан. Анх удаа түүнийг хөдлөхөд тэр уйлсан. Анх удаа болохоор надад үнэхээр гоё байсан ч гэтэл энэ түүний анхных биш байж. Эмигийн хувьд энэ нь хамгийн сүүлийн удаах байж. Надад хамгийн анхны гэсэн бүхэн түүнийг минь хамгийн сүүлийнх байж. Тэр ганцаараа л үүнийг мэдж байж. Энэ бүхнийг мэдж байсан ч тэр инээмсэглсээр байсан. また泣きそうになってない？ だいぶ涙もろい Сая л нэг бүхнийг ойлгосон Такатоши гэрлүүгээ яарангүй. Гинтхэн ямар тэнэг өөдөө зан гаргаснаа ойлгодог. Өдөр өнөг өнгөрөх тусам тэд бие биенээсээ холдож байгаа. Ингэж ах цаг байхгүй штэ. Гэртээ харин түн рүү залгаад хэлэх ба чамд маргааш би үнэхээр муухай зан гаргах болно. Гэхдээ одоо би бүгдийг ойлгосон болохоор зүгээрээ. Энэ бүгд үнэхээр хэцүү санагдсан ч энэ бүхнийг ойлгоход тийм ч хэцүү биш байж. Мөн би үүнийг давж гарснаар ганцхан шалтгаантай. Тэр шалтгаан бол чи. Маргааш би чиний өчигдөртөө уулзах болноо. Яг энэ мөчөөс эхлэн бид хоёр бие биенээсээ баг багаар холдох болно. Чи миний нэрийг хүснээрээ дуудаж чадхаа болж эцэст нь би чиний танихгүй нэгэн болно. Энэ бүхнийг арай эрт ойлгоогүй дуучлаарай. Эми 5 настай байхад тэднийг ирэх анх удаа энэ ертөнцөөр ирсэн ба нэгэн фестивалд оролцож явахдаа дэлбэрэлтэн төртөөд үхэх шахсан юм.
Үнэхээр балах шахсан ч хин нэгэн түүнийг амжиж аварсан нь тэр байсан. 35 настай Такатоши. Энэ бүхэн мэдрэхэд хэцүү ч гэсэн тэр үед би одоогийн чамайг харахыг хүссэн юм. 22 дахь өдөр. 30 хоног дуусаад 8 хоног л үлдэв. Өглөөр цэрүүлгийн дунаар сэрэн манай хоёр тэр өдөр хийх зүйлсээ бүртгэж аваад л гарнаа. Тэр үеэс хойш үлдсэн хорон мөч бүрээл нандинаж өнгөрүүлнэ. Жаргалтай байгаа болохоор цаг хугацаад эндүү урд өнгөрч буй мэт. Тэд чадлаараа л их дурсамжийг хамтаа үлдээдэг. Ахиад тэд 20 настай очихгүй штэ. Гэвч өдөр хоног өнгөрөх тусам тэд бие биенээсээ холцоор л байгаа. Эмид хайртай шүү гэж хэлэхэд тэр ичингүрч байгаа нь магадгүй тэр үнийг анх удаа сонсч байгаа гэсэн үг. Бид бие биенээ зөрөө өнгөрч байгаа биш ээ. Бидний эхлэл болгон төгсгөл үргэлж холбоотой байгаа. Такатошигийн 29 дэх, Эмигийн 2 дахь өдөр. Тэд өглөө эрт уулзах үед аль хэдийн дотн басан Такатоши түүнийг дагуулan явах хэдий ч Эми жаахан ичингүрж байх нь тэр. Дөнгөж уулзсан шахуу хүнийхээ аав ээжтэй уулзгаар явж байгаа нь. Түүний төрсөн тосгонд тэд годомжны хоол аван идэхэд үнэхээр баярлан хөлөө дэвсэлж байгаа нь түүнд нэгэн дурсамжийг сануулах шиг. 10 настай байх нэрж уулзсан Эми яг л 20 настай шигээ огтхонч өөрчлөгдөөгүй хүүхдэр эмэд байсныг нь санав. Ингээд эргээд бодоход аавынхаа хүслийг дагаж хөлбөмбөг тоглодог байсан Такатошиг зураг хүслийг дагахыг нь дэмжиж ятгсан хүн мөн л Эми байжээ гэж сандаг. Тэдний өнгөрсөн болон ирээдүй ямагт холбоотой аж. Ингээд Такатошигийн гэрт ирэх бөгөөд Эмиг өөрийнхөө найз охиноо хэмээн танилцуулна. Гэрийнхэн ч үнэхээр халуун дотноор угтаж авнаа. Тэд хамт оройн хоол идэх бөгөөд үнэхээр хамттай. Энэ үед л түүний ээж өөрийнхөө нууц жорыг хэлж өгөх нь тэр. Такатошид ч энэ бүхэн зүйл мэдл санагдж байгаа байх. Учир нь аль хэдийн энэ хоолныхын жороор Эмигийн хоолыг идсэн штэ. Тэр орой хөвгчлөлтөд өнгөрүүлэх ба цаашдаа ч Эмиг ойр ойрхон авчирч байхыг хүснэ. Энэ мөчийг зураг болгон үлдээгээд тэр хоёр буцах үед Такатоши өөрийн ирэхгүй сэтгэлээр унав. Тэд хизээч гэр бүл болж чадахгүй болохоор энэ хөв тавилан түүнийг үнэхээр зовоож байгаа нь. Хайртай хүнтэйгээ хамт амьдрах боломжгүй болохоор өөрийн ирэхгүй л болох Такатоши. Энэ өдөр ийхүү дуусч эцэст нь 30 дахь өдөр ирлээ. Аажуухан алхаж орж ирэх түүн рүү дулаахнаар инэмсэглэн мэдлэх Такатоши. Өнөөдөр түүний сүүлийн өдөр бол Эмигийн хувьд Такатошиг харж байгаа анхны өдөр юм. Энэ өдөр тэмдэглэл дээр Такатоши Эмигийн зургийг зурна гэсэн байгаа болохоор мэдээж үнийг дагна. Чиний хувьд 30 хоногийн дараа би чамтай анх удаа уулзаад би үнэхээр тэнэг байх болно шүү гэх мэт зүйлсийг сануулаа. Мөн тэмдэглэл дээр бичигдсэн болохоор биш. Бүх зүрх сэтгэл өнгөрсөн 30 өдрийн шингээ би чамайг зурхыг хүсэж байна гэдгийг хэлдэг. Ингээд мөн тэр зурж эхлэхдээ эдгээр 30 өдрийг хэрхэн өнгөрсөн талаараа Эмид ярьж өгнө. Энэ бүх хугацаанд тэд хамтдаа юу хийсэн гэд бүгдийг анхны болзоо анхны үнсэлд энэ бүх нандин дурсамжаа ярьж байх үедээ өөрийн ирэхгүй л үлдэг. Ингээд Такатошигийн 30 дахь өдөр дуусахад Эми өөрийнхөө ямархуу найз охин байсныг асуудаг. Энэ 30 хоногийг хизээш мартагдашгүй өнгөрүүлсэн. Энэ цаг мөчөөс хойш би баг багаар чиний өнгөрсөн болно. Би чиний найз охин байхаа болох нэг сэтгэлээр унахад Такатоши түүнд хандаа. Бид бие биенээ зөрөө өнгөрч байгаа биш ээ. Бидний эхлэл болгон төгсгөл өргөлж холбоотой болохоор бидний нэг болгож байгаа. Гэж хэлэн бие биенээ харан инээмсэглэх үед 12 цаг болон Эми сарнаа алга боллоо. Энэ бүхэн зүүчгэл урсаад өнгөрөв. Эндээс эхлэн бид Эмигийн өнцгөөс юу болсон бүгдийг харах болно. 5 жилийн өмнө түүнийг 15 нас хүрэхэд нь 25 настай Такатоши ирж уулзж байсан юм. 15-тай Эми өөрийнхөө 20 настай хайраар бэлгсэн төрхийг хараад үнэхээр баярлсан. Тийм болохоор 20 нас хүрэхээр заавал Такатошитай уулзах хүссэн юм. Чи надад бидний 30 хоног юу хийж өнгөрүүлсэн бүх зүйлийг тэмдэглэж өгсөн ба чамтай уулзгаар явахдаа өөрөө ирэхгүй сандарч үлээ. Ийхүү миний нандин 30 өдрүүд эхэлсэн. Тэр үед л би 20 настай чамайг анх удаа харсан. Чи намайг шууд л ээж авдаа миний найз охинс танилцуулж байгаа нь надад ягаад ч юм өхөөрдөн байлаа. Бид өнгөрөөсөн хорон мөч бүрийг би дурсанд болон үлдээхийг хүссэн. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам улам л хэцүү болсон. Өдрөөс өдөрт надаас холдох чи. Бидний яриа хөндөрөө хүндэтгэлтэй болж чиний гарыг сүүлчийн удаа хөтлөх тэр мөч эцэст нэрсэн. Миний хувьд энэ бүх жаргалтай мөчүүд маань дуусч байсан ч чиний хувьд эхэлж байсан. Эцэст миний 30 дахь өдөр би хичээсэн ч гэсэн өөрөө ирэхгүй нулимс туслуулсан. 20 настай чамайг хамгийн сүүлийн удаа харсан минь. またね
Тэр өглөөөрт Эми хамт явж байсан газруудаараа ганцаар алхан түндэ хамт өдөр хоногийн өнгөрүүлжсэн гэрийнхээ гадаач ирдэг. Такатоши энд нүүж ирэх болоогүй байгаа хэдий ч энэ бүхэн нь нэгэн түүний хувьд болоод өнгөрсөн нандин дурсамжууд штэ. Тэр өглөөний метрон сун цонх дагаан зогсох тэр үед түүнийг харав. Эцэст нь би чам дээр ирлээ. 彼のもとへたどり着いた。 Такатоши Эмитэй өнгөрүүлсэн мөч бүрийг анхных гэж бодсон. Харин Эми түүнтэй өнгөрүүлсэн мөч бүхнийг сүүлийн удаа гэдгийг мэдчихсэн. Тэд цаг хугацааны урсгалыг үл харгалзаа хамтаа өнгөрөөж буй мөч бүрийг эргэмлэн андгиндаг. Тэдний харилцаа удахгүй дуусна гэдгийг мэдж байсан ч тухайн үеийг илүү аз жаргалтай дурсамжтай болгохыг хичээсэн. Хэдийгээр киноны төгсгөл гонигтай боловч тухайн мөч бүрийг эрхэмлэхийн чухлыг мөн хайр бол цаг хугацаанаас илүү хүчтэй гэдгийг баталдаг. Киноны төгсгөлд Такатоши Эми хоёрын салал зайшгүй байсан. Хэдийгээр тэдний зам салсан ч нэг нэгэндээ үлдээсэн хайр дурсамж нь тэднийг үрд холбоотой байлгаж байгааг харуулсан. Би маргааш өчигдрийн чамтай болсон бол сэтгэл хөдлөм гүнзгий утга бүхий үзэгчдэд хайр бол хизээж эцэс төгсгөлгүй цаг хугацаанаас ч хүчтэй гэдгийг ойлгуулахад хүргэх бүтээл юм. За тэгээд энэ удаагийн кино бол цаг хугацааны эсрэг өрссөн харамсал, дурсамж, хайр бүхний багтаасан сэтгэл хөдлөм кино байлаа. Хэрвээ энэ имжлэг таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Та нарын дэмжлэгээр би дараагийн имжлэгүүдээ их урам зориг явуулдаг шүү. Ингээд дараагийн имжлэгээр уулзтлаа. Түр баяртай.